Сайн байцгаана уу хүндэт сонсогчдоо та бүхэндээ ургаж буй модон могоо жилийн онцлогийн талаар товч мэдээлэл хүргэж байна. Зурхаад модны элементийг амьдралын эхлэл, соёл нь ургах, өөдлөх, өсгийн бэлэгдэл болгон авч үздэг. Энэ утгаараа ч модон могоо жил биднийг тодорхой зорилго тавьж түүндээ хүрэхин төлөө шийдэмгий байхыг хүсэж байна. Мөн модны элемент нь бидний элэг цөс болон цөсний хүүдий зэрэгтэй холбоотой байдаг. Иймээс энэ модон могоо жилдээ сэтгэл хөдлөлтөө тэнцвэртэй байлгаараа. Мөн хоол боловсруулах эрхтнүүддээ сайн анхаараарай. Мөн байгальтайгаа гүн гүнзгий холбогдож модны энергийг ашиглаарай. Могой модон махбодтой нийлснээр зөн сувь нь уян хатан байдал өсөлтийн хүчрхэг хослол болж байдгаараа онцлог юм а. Модон могоо жил биднийг дотоод сэтгэлийн гүн рүү хөтлөж бидний өсөлтийг хязгаарлаж байгаа санаа бодол зан үйлийн хэв маягийг өөрчлөж шинчлэхийг хүсэж байдаг. Уян хатан байдал нь могоо бас нэг гол чанар юм. Энэ амьд нь янз бүрийн орчинд дасан зохицож чаддаг шиг бидэнд ч бас өөрчлөлттэй хамт урсаж, хувирч өөрчлөгдөх боломжийг олгож байдаг. Та Ноёл болон нэгийн тоогоор төгссөн жилд төрсөн бол төмөр махбодтой жил төрсөн байдаг. 2 болон 3-ын тоогоор төгссөн жилд төрсөн бол усан махбодтой байна. 4 болон 5-ын тоогоор төгссөн жилд төрсөн бол модон махбодтой байна. 6 болон 7-оор төгссөн жилд төрсөн бол та гал махбодтой байна. 8 болон 9-ийн тоогоор төгссөн жилд төрсөн бол та шорон махбодтой төрсөн байдаг. Энэ жилийн хувьд төмөр махбодтой төрсэн хүмүүсийн хувьд дасан зогсох чадвараа хөгжүүлж бусдтай харилцах арга барилаа өөрчилж чадвал сайн жил байх болно. Төмөр махбодтой хүмүүсийн хувьд уушиг гидстэй холбоотой асуудалд өртөмтгий байдаг тул ажил амьдралын цагаа зөв зохицуул зөв хооллох нь чухал байна. Шорон махбодтой хүмүүс ерөнхийдөө гүнзгий тогтвортой шин чанартай байдаг тул өөрсдийн бүтээлч талтайгаа сайн холбогдож сэтгэл хөдлөлөө илэрхийлэх шин туршлага олж авахд өөрийгөө нээхэд маш сайн байна. Гал махбодтой төрсэн хүмүүсийн хувьд уураа барьж сурах, илүү төвчээртэй байх нь чухлаа. Дотоод сэтгэл хөдлөлөө тэнцвэржүүлж, стресс бухимдлаас сэргийлэх хэрэгтэй. Модон махбодтонгуудын хувьд боломжоо ашиглан сахилга бат хэл хязгаараа зөв тогтоож, өөрийгөө үнэлэх үнэлэмжээ хөгжүүлж, өөрийн чадвартаа итгэвэл ээлтэй байх болно. Усан махбодтой хүмүүсийн хувьд зөн сувь нь дотоод сэтгэл хөдлөлтөөгөө гүнзгий холбогдоход сайн байна. 1953 оноос 2013 онд төрсэн усан могой жилтнүүдийн хувьд ялангуяа 2013 оны могойнуудын хувьд үе тэнгийнхэнтэйгээ зохицож чадахгүй байх болон хичээлээс гадуурх спортын үйл ажиллагаанд болгоомжтой оролцож бэртэж гэмтгээс болгоомжлол сайн байх болно. Мөн амьтны амь тасалгаас болгоомжлол сайн байна. 1905-аас 1965 оны модон могой жилтнүүдийн хувьд ажил мэргэжил санхүүгийн хувьд тогтвортой байдлыг мэдрэх болно. Энэ хугацаанд эрүүл мэндээ сайн анхаарвал сайн. Ялангуяа зүрх судасны өвчин сэтрэхээс болгоомжилж эрт үзүүлж уншлуулвал сайн. Сэтгэл санаагаа сайжруулж стрессийг багасгах тал дээрээ түлхүү анхаараарай. 1917-оос 1977 оны гал могой жилтнүүдийн хувьд таны эргэн тойронд олон найз нөхөд гарч ирж болохоос гадна ажил мэргэжлийн хувьд тогтвортой байна. Гэвч гал мод хоёрын энерги зөрчилдөөнтэй тул хямрал боломж хоёроо зөв таниж эд хөрөнгө мөнгө төгрөгөө болгоомжтой хандаж зээлдүүлэх нь аль нь дээрээ болгоомжтой хандахыг зөвлөж байна. Мөн түүнчлэн хөндлөнгийн оролцооноос болж хань ижилтэйгээ зөрчилдөж
гэр бүлээ эрсдэлд оруулахаас сэрэмжлээрээ аливаа асуудлыг тайван замаар шийдвэл сайн байна. 1929-с 1989 оны шорон махбодтой могойн хувьд эд хөрөнгө орлого зарлагын асуудал их гарч сорилтууд их орж ирэх бүх зүйл тийм ч муу биш байх болно. Таны ажлын ур чадвар танигдаж шаргуу хөдөлмөрлөж байж орлого өсөх болно. Хайр дурлалын асуудалд хямралтай тулгарч мэднэ. Шаардлагагүй хэрүүл маргаанаас зайлсхийх нь их чухал байх болно. Амьтны амьд тасалгаас сэргийлээрэй. 1941-с 2001 онд төрсөн төмөр могой буюу алтан могой жилтнүүдийн хувьд сэрэмжтэй болгоомжтой байх нь их хэрэгтэй ба бусдыг ашиглаж муу санаатай хүмүүсийн сад тодхороос болгоомжилж зарим зүйл дээр урам хугарах боловч хувийн өсөлт хөгжилтөнд түлхүүн анхаарч бууж өглгүй итгэлтэйгээр урагшлуул сайн байна. Энэхүү модон могой жилийн хувьд эерэг энергийг татаж хар ногоон улаан цагаан шар өнгөнүүд орж байна. Ногоон өнгө нь бүх хувилбараараа байгалийн бэлэгдэл өнгө бөгөөд өсөлт, шинжилэлт, элбэг дэлбэг байдлыг бэлэгддэг. Эд баялаг хөгжил цэцгэлтэй шууд холбоотой өнгө юм а. Тод ногоон өнгө санхүүгийн хөгжил цэцгэлтийг дэмжихэд тохиромжтой тул энэ зүйлтэй холбоотой өнгийг ашиглах таатай байна. Алюминий ногоон өнгө нь эрүүл мэндэд сайн сайхан байдлыг илэрхийлдэг тул энэ өнгө танай гэрийн галтгоо болон унтлагын өрөөнд нь энэ жилийн хувьд ээлтэй байна. Лимоны ногоон өнгө нь залуу нас эрч хүчийг бэлэгддэг тул шинэ эрч хүчийг орчин бүрдүүлэхдээ ашиглаж болно. Хүсэл тэмүүлэл азийн өнгө болох улаан өнгө энэхүү модон могой жилд танд боломжуудыг татах зорилготой хүрэхэд туслана. Гэхдээ хит их өдөөх мэдрэмжээс зайлсхийхийн тулд улаан өнгийг хит их хэрэглэхгүй байх нь зөвөө. Мөн цагаан шар өнгийг ашиглаж цагаан өнгөөр цэвэр ариун байдал, шар өнгөөр мэрэгэн цэцэн болон оюун ухааныг илэрхийлдэг тул эдгээр өнгөөр ширээгээ бүтээж болон гоёл чимэглэл хувцсандаа ашиглахад ээлтэй байх болно. Улиран нэрж буй могой жил та бүхэнд минь эв найрамдал, шинчлэл, өөрчлөлт, амжилт, аз, эрүүл энхийг авчрах болтугай. Та бүхэнд таалагдсан бол лайк, subscribe дараад бусдад түгээгээрэй. Сайхан сэтгэлийн комент бичиж үлдээж байгаарай. Баярлалаа.